Трай, та, ра, тийм учраас тар. Тэгээд тэрний дараа дахиад яа байна шүү дээ. Тэгэхээр энэ та, ра хоёр бол угаасаа их шиггүй гэсэн тийм ээ. Тэгээд яа, трая, тра, траят, траятов гэж байна. Траятов, виев гэж байна. Трай, траятов, виа гэж байна шүү тийм ээ. Ва, яа болж байна. Виа, ва, вастита гэж байна. Вастита, сарв, будда, будда, тийм ээ. Будда, прагья, тийм ээ. Прагья, пар, митам гэж байна. Прагья, пар, митам, шри, тийм ээ. Шритья, шритья. Тэгээд ану гэж байна. Анутрам гэж байна. Анутрам. Анут гэж байна шүү дээ. Анутрам. Сам як тий сам як. Тэгээд энэ к үсэг болохоор их шигтэй байна гэсэн үг үү? Их шиггүй байна гэсэн үг үү? Их шиггүй байна гэсэн үг тийм ээ. Самyak тэгээд энэ дээр нь байгаа бинду гэх юм уу? Болохоор энэ саатай холбогдож байна гэж унших юм шүү дээ. Самyak sam. Samyak sam. Bodhi abi. Bodhi abi гэж байна. Bodhi abi sam Buddha. Buddha. За юу ч нэхэр Траятов вястита гэж байна. Траятов вястита. Гэдэг нь болохоор юу гэхээр Траятов вястита гэдэг нь болохоор 3 Траятов вястита гэдэг нь нэба Траятов дүйсэм 3 цаг. 3 цаг оршигч гэж тийм ээ. 3 цаг орших. Сарв гэдэг нь бүх тийм бүх Будда гэдэг нь болохоор бурхад. За төгтөр бол санжаа тамжид гэж очсон байна. Будда гэдэг нь олон тоон дээр явж штэ тийм ээ. Олон тоон дээр. Олон тоон дээр явж байгаа учраас энэ нэг тодтгол байна штэ. Тодтгол нь санскрит хэлэн дээр бол бид нар ярьж байсан. Тодтгуулж байгаа үгтэйгээ нэг хүүсэн дээр нэг тоон дээр баг. Адил тоо, адил хүүсэн дээр багсан. Тэгээд Будда гэдэг нь олон тоон дээр байгаа учраас Vyastita гэдэг нь болохоор бас олон тоон дээр явна гэсэн үг. Хүүс одоо яг мэлэн дээр гардаг шүү дээ. Кавья дээр шүү дээ. Яг мэлэн дээр гардаг шүү. Зогстой хэлгуу дээр яруу найргийн гим юу вэ гэхээр нөгөө хүүс тоо холих гэж тийм. Тийм одоо алдаа байж болохгүй яа гэж тийм. Монголоор орших бурхад гэхээр чинь одоо орших гэдэг нь олон тоон дээр яараа гатч гарч чадахгүй шүү дээ. Оршиж байг юу гэх юм те. Монгол хэлэн дээр бууж болохгүй юм байна. Санскрит дээр бол бууж байна. Улаанууд мөрөөд гэх юм те. Тэгээ улаанууд мөрөөд те. Улаанууд мөрөөд. Хоёр улаанууд хоёр морь. Тэгэхээр илүүтэй нөгөө юугаа гаргаж ирж байгаа юм л да. Тодтож те. Хил хэлний өөрийн онцлог байна. Орчуулга дээр тэр чинь Монгол дээр байдаг шүү дээ. Тэр гээл явцсан. Тэр гэдэг нь одоо нөгөө англи руу хий нэг хэцүү талууд байдаг шүү дээ. За сарв гэдэг нь болохоор бүх гэсэн үг тийм. Гүн одоо бүх бурхад бэ гэдэг. Бүх бурхад тийм ээ. Будда прагья пармитам гэдэг нь түрүүн бол гарчлаа шүү дээ тийм ээ. Билгүүний чандад хүрхгүй дор. Билгүүний чандад хүрхгүй дор. Шритья гэдэг нь түрүүн гарсан тийм ээ. Шүтээд гэж байна. Шүтээд. Анутрам гэж. Анутрам гэдэг нь одоо ханцс шүгэр гэсэн үг тийм. Анутр йог гэж байна. Анутр йог. Ати йог, анутр йог. Ланамито, анутр тийм. Ланамито. Ханцс шүгий тийм. Анутр Анутрам тийм. Самyak гэдэг нь үнкэрийн гэж орчуулдаг тийм. Самyak сам үнкэрийн тугуулсан гэж тийм. Үнкэрийн тугуулсан.
бодим гэдэг нь жанчиг тийм ээ. Жанчиг. Үнэхээр дугуулсан бодик гэж тийм. Бодик аби гэдэг нь болохоор аби гэдэг чи юу гэсэн үг вэ? Абидарм гэж болдог шүү дээ. Юу гэсэн үг вэ? Абидарм гэдэг чинь он буюу илт гэсэн үг шүү дээ. Илт. Би бүр илт мэдчихээн гэж хэлж байна шүү дээ. Тэр чинь болоор юу гэж хэлдэг лээ? Илт мэдлийг юу гэж хэлж байгаа? Онш шүү дээ. Онш. Илт мэдл. Онш. Санскритээр болохоор юу гэж юм гэхээр абигя. Илт мэдл. Абигя. За, оншинга гэж байгаа шүү дээ, тийм ээ. За, аби гэдэг нь илт гэсэн үг. Тэгээд самбодим абисам будда гэж. Абисам гэдэг нь үнэхээр будда гэдэг нь болохоор бурхан болоо гэж тийм. Бурхан болсон болоо гэж шүү дээ, бурхан гэж. Тэгэхээр яадаг вэ гэхээр 3 цаг дор, тийм ээ, 3 цаг дор тийм оршигч тийм. Ви авестиктах гэж. Ви гэдэг нь болохоор number гэдэг нь болохоор V-гийн дараа А орсон учраас Я орсон байна. Тийм учраас сонс төгд дээр бол яг сайн харагдаж байна л да. Уртлын үнэний ван тэр уртлын V гэсэн V. Трайдом гэчээд V авестиктах гэсэн. Тэр V-гийн дараа А орохоор Я орчих. Тэгээ Вявстиктах гэж. Төгд рүү бол одоо яг энэ бүгдийг орчуулсан байгаа юм л да. Ухтар тэгэл дагвар хүйс идэр те. Хятад хэл рүү орчуулахдаа яаж орчуулсан юм бэ? Тэрийг өстой мэдэхгүй маа. Яг ингэж юу гэдэг number шүба гэж орчуулсан байт юм уу? Зүгээр одоо шүба орсон гэж орчуулсан байт юм уу? Тийм ээ. За. Тэгэхээр юу гэж юм гэхээр 3 цаг дор тийм ээ 3 цаг дор тийм оршигч бүх бурхад бэлгүүний чандад хүрхгүй дор шүтээд одоо ханцш үгүй үнэхэрийн тугуулсан бодит тийм ээ бодит илтэд үнэхэрийн бурхан болсон гэж тийм бурхан болсон эсвэл бурхан болоо гэж илтэд одоо мэдсэн бурхан болоо гэж. За Триядта Вявстиктах Сарабудда Прагya Парамитаим Ашритya Анутарам Самик Самбодим Аби Самбудда. За доктор юу гэж нэхэр дүйсэндөө номер шивэ санжаа таньж ширүүжэм хараалт чимбада тинэ. Манамайва янтог зоолж энэ Монгол санжээсоо гэж тэ. За тэгэхээр юу гэж дүйсэндөө гэдэг нь Триядта гэж тэ. Номер шүпи гэдэг нь бол Вявстиктах Санжаа гэдэг нь Будда, тамжид гэдэг нь Сарав Жан. За Жан гэдэг нь одоо энэ харагддаг. Ширвжин парадто чимба гэдэг нь болохоор Прагya Парамитам тийм. Динэ гэдэг нь Ашритya. Лана Митва гэдэг нь болохоор Ануттарам тийм Ануттар. Лана Митва. Яндаппар гэдэг нь болохоор Самьяк. Зогпэ гэдэг нь Сам. Чанчигдо гэдэг нь Бодим. Омбор гэдэг нь болохоор Аби. Зогпор гэдэг нь Сам, Санжээсо гэдэг нь болохоор Будда. Болоо гэж. За тэгээд тэрний дараа гэх юм шиг. За туа гэж явахаар юу гэсэн үг болж байна? Үүний ярьсан туа гэж тэм учраас гэлтэй. Тэм учраас тэдэвана, ийсна, ийчэр тэ. За юу гэж байна гэхээр за энэ тасмаж гэж бичсэн байна энэ юун дээрээ. Төв галч дээр. За энэ санскритээр бичснээр бол тасмат гэж бичсэн байна. За тасмаж гэх нөгөө тасмат гэдэг нь хоо тийм учраас гэж тийм. Тасмат. Тийм учраас тэгээ юу гэж яах гэхээр за одоо энэ төвдийн бол за ня хоёр байна шүү дээ. За ня. Санскритийн бол жа ня хоёр. За ня хоёрын хэлээр юу болдог вэ? Гя болдог гэж байна шүү дээ тийм ээ. Гя. Тэгээд гятав ях гэж. Гятав ях гэдэг нь одоо шивэрчаа гэсэн. Мэдэн үлдээ гэж. Гятав ях. Мэдэж үлдээ гэж.
За тасмат тийм учраас тасмат гятавья гэдэг нь тийм учраас мэдэж үлдээ гэж. За юу мэдэж үлдэх юм бэ гэхээр прагя пармита гэж байна. Прагя пармита. Прагя гэдэг нь болохоор бэлгүүн, пармита чандад төрсэн бэлгүүн гэж. Маха гэдэг чи юу гэсэн үг вэ? Их гэсэн үг тийм. Маха мантро. За санскритээр маха мантра гэж хэлсэн байна. Мантар гэдэг чи юу гэсэн үг вэ? Тарин гэсэн үг тийм. Гад тарин. Маха мантар их тарин гэж тийм. Ануттар мантар гэж. Чи юу гэж хэлсэн? 그다음에 실효점 바로도 주면 루과침이야 гэдэг шүү дээ. 그다음에 실효점 바로도 주면 루과침이야. 나나미다. 루과침이야. 실효점 바로도 주면 루과침이야 гэдэг шүү дээ. 루과나도 바로도 준비하고. 그 산스크리트는 주체관, 독도는 주체관. 그 루과침 보고 그 마하비디야 만트라. 마하비디야 만트라. 마하비디는 익숙 때문에 विद्या гэдэг нь рикпа тийм ээ мантра гэдэг нь аг риквачмийн аг тийм ээ тасмат гятавья прагя пармита маха мантра за төгтөр болохоор одоо ширүүжин парадучимя риквачмия ширүүжин парадучимя риквачмия тэгэхээр энэ яг прагя пармита маха мантра гэдгийн дараа ширүүжин парадучимийн аг гэж байна ширүүжин парадучимя риквачмия Маха видьяда бах болсон юм. Махагийн дараа видья орчихсон юм. Тэ? Маха видья мантра. Маха видья мантра ануттар мантра. Ануттар гэж нэг марчлаа шүү дээ, тэ? Ануттар гэдэг чинь одоо юу гэж вэ? Ханцшгүй, тийм ээ? Нанамито ханцшгүй. За За маха мантра, ануттар ханцшгүй тарин. Асам мантра. Сам гэдэг нь бол тэгш нямба гэж тэ. Нямба. Төгтөр бол нямба гэдэг шүү дээ, тэ. Асам болохоор минимба. Тэ. Сам болохоор нямба. Тийм ээ. Ширүүжин парадо чимэр гочимээ нанамита минимбат нимбиа. Минимбат нимби ап минимба гэдэг нь асам, сам гэдэг нь нямба. Мантра тарин гэж. За сарв дук гэдэг нь болохоор зовлон гэсэн үг шүү дээ, тийм ээ. Бүх зовлон пра гэдэг нь болохоор равту гэж орчуулад байгаа шүү дээ. Машил гэж тийм ээ. Пра. Шаман гэдэг нь болохоор амьрлуулах гэсэн үг тийм ээ. Шаман амьрлуулах. Шамэ ви шамэ гэж ямар тарин дээр уншдаг тийм ээ. Шамэ ви шамэ дөр зод дээр тийм ээ. Амьрлуул тийм амьрлуул. Шамэ ви шамэ. За сарвдук пра шаман гэдэг нь болохоор юу гэхээр бүх зовлонг тийм арилгаач мантар гэдэг нь болохоор тарин гэж тийм. Сатья гэдэг нь болохоор үнэн гэсэн үг. Үнэн. За би даа хэлжсэн баг энтхийн пассвортын дээр нэг одоо үг байдаг гэж тийм. Сатьям эвжайтэй гэж үг. Сатьям эвжайтэй. Гэдэг нь болохоор төгдөр орчуулалтаа ян гэдэг гэж орчуулсан байна. Эсвэл одоо тэрэл гэсэн үг. Тэгэхээр сатья гэдэг нь болохоор сатьям гэдэг нь болохоор юу гэсэн юм бэ? Үнэн гэсэн. Гэдэг нь зөвхөн жайтэй гэдэг нь болохоор ялна гэж. Зөвхөн үнэн ялна гэж. Сатьям митья гэж байгаа юм. Сатьям гэдэг нь юу талаа хан руу одоо тэр ишиггүй. Тэрний дараа залгаад митья гэж нэг үг байгаа. Митья гэдэг нь худал гэсэн үг. Тэгээд залхаар юу болж байгаа юм гэхээр митья болохоор юу болчих вэ? Худал бус гэсэн үг. Хуурмаг бус гэсэн үг тийм. Митья туа болохоор юу хаад худал бус тул гэж. Худал бус. Худлаа биш ээ. Худал бус, хуурмаг бус, үнэн гэсэн үг тийм. Хуурмаг бус, үнэн гэж. За тэгэхээр юу гэж байна гэхээр
бодол бус үнэ гэж. За тэгэхээр юу гэж юм гэхээр за төвдгийг харчих тийм ээ. За санскрит нэр төвдөө. Тасмат гэдэг нь болохоор тийм учраас гэж. Ятав яа гэдэг нь болохоор мэдэх тун гэж тийм. Прагя пармита бидгүүний чандад хүрсэн маха видья мантра их мэдхийн тийм тарин ануттар мантра ханцш үгүй тарин асам сам мантра тэнцш үгүй тэнцэх тарин сарвдук прашаман мантра бүх зовлон тийм арилгагч машид арилгагч тарин сатьям амикитват үнэн хорог бус тулж прагя пармитаям укто мантра укто мантра укт гэдэг нь болохоор жотва өгүүлэх брэва өгүүлэх гэсэн. За прагя пармитаям гэдэг нь болохоор бэлгүүний чандад хүрэхийн гэж байна. Бэлгүүний чандад хүрэхийн уктэй гэдэг нь болохоор өгүүлье. Мантра гэдэг нь болохоор тарныг бэлгүүний чандад хүрэхийн тарныг өгүүлье гэж байна шүү дээ, тийм ээ. За төвдөр бол юу гэж байна гэхээр дидавана гэдэг нь тасмат гэсэн үг. Дидавана тасмат. Тасмат ширвчэн паравто чимийн аг гэдэг нь болохоор ширвчэн паравто чимийн аг гэдэг нь болохоор прагя пармита. За ригва чимийн аг гэдэг нь болохоор махавидья мантра. Прагя пармита мантра махавидья мантра. Данамидья гэдэг нь ануттар мантра. Минимбатан нэмбэр чипийн аг гэдэг нь болохоор асам сам мантра. Мицум басна нэмбэр шивэр чатэ гэж. Мицум басна гэдэг нь болохоор юу гэж хэлэх вэ? Митэтват гэж байна шүү дээ. Мицум басна гэдэг. Энэ 3 дугаар тийм ялгал байдаг шүү дээ. Сумбачита тийм ээ. 3 дугаар тийм ялгал чинь нэг утга нь болохоор тийм учраас ийм учраас гэдэг жүнцэн гот ба тийм учир шалтгаан дээр явдаг шүү дээ. Мицум бас гэдэг нь болохоор формог үгүй тул гэж тийм ээ. Дембэр гэдэг нь болохоор сатьям тийм ээ. Шевэр ча гэдэг нь болохоор түрүүн гарч ирсэн. Гятав я гэж байсан шүү дээ. Гятав я шевэр ча тэ. За тэний дараа юу гэж ширвчэн барото чимийн агамрэва. Ширвчэн барото чимби гэдэг нь одоо юу гэж байна? Прагя пармита ям. Антия тото гарсан. Прагя пармита ям. Наг гэдэг нь мантра, мрэва гэдэг нь укто. Укто. За энэ тайлбар дээр бол ингэж байна. Işte, вот он делает шивжи. Мецумбана темир шивжи, шивжи барат чимээ мрэва. Мецумбана темир шивжи, шивжи барат чимээ мрэва. Тэ. Я. За түрүү бид нар юу ярьж байсан бэ гэхээр гонлон буюу энэ юу ярьсан тийм ээ. Бэстэн зам. Одоо тухай ярьж байсан бол одоо эндээс Симла Дева Медвис гэж. За юу гэж нэхэр Мелодам гэж. Мелодам гэж эндээс явж байна гэж. Дидавана жанжисмана Това Медвичир гэж бас. Дидавана жанжисмана Това Медвичир. За тэр чаана байлаа. 말고 마셔서 들었더니 미신 동어도 먼저 많이 쉬어 토하면 또 재료가 되다나 전체성은 토와 미비 치르겠지 어떤 뜻이겠지 시대 다스마 샤리부터 됐죠 시대 때문에 자 비트려 시대 다스마 샤리부터 프레티트웬 보디사트와남 프라기아 파르미탐 아시리케 비하라티 치타 아브라나 Тэм учраас Шарипуттар ис олготол бодисотваны гууд дэлгүүний чандад шүтээд сэтгэлийн төвөтгөр үгүй оршдог болоо гэж тийм оршдгоо гэж. За эндээс юу хэлж байгаа юм бэ гэхээр мелодам. Ис суралцах гэдэг шүү дээ. Мелодам. Одоо мелодам болоод одоо санжаа болж шүү дээ тийм ээ. Гэрч тийм ээ. За эндээс бол мелодам хэлж байгаа маа гэж. Мелодам ловцол. Мелодамд одоо суралцах ёсыг одоо эндээс үзүүлж байна. За энэ дээр юу гэж байна гэхээр ингэж тайлбарласан байна.
Энэ вандал ванн гэж одоо хоёр үг байдаг шүү дээ тий. Вандал гэдэг чинь одоо нэг жоохон ухаан юу гэх юу гэж орчуулдаг вэ? Мохоо гэдэг. Ухаан мохоо. Жоохон хурц шүү дээ. За ванан болохоор их хурц ухаантай хүмүүс гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр вандал одоо ухаан жоохон мохоо ийм шавнар зориулж энэ шарибуудад даана жанжисабана това мэдвэш ширүүчэн бараад чимаа динжинэ симна дуваа мэдэн тэгээ симна дуваа мэдэн даваа мэдэн чинжэлдэ шиндэлэ няанадаа таарчин доо дүүсэндэ номершөө сандаадэн ширүүчэн бараад чимаа данамэг андоо зовэжэн омбоцо санжесо гэж одоо нэлээд тайлбарсан маягаар тийм ээ. Тасма шарибутер гэж тийм ээ. Тасма шарибутер апарититвэн бодисаттвана прайке парамите маашрите вехарати читта аврана. За чит авран на асти на аститват атрасто випариса атикаранто ниш нирванах траянто виявститтак сарабутта прайке парамитаем ашрития ануттрам самиксам бодим аби самбута гэдэг нь жоохон мохоо хүмүүст билгөө мохоо хүмүүст одоо зориулж энэ одоо хэсгийг хэлж байгаамаа гэж тайлбарсан. За тэрний дараа ухаан сэргэлэн гэх юм одоо тий ухаан хурц энэ хүмүүст одоо ямар үгийг хэлж байгаа юм бэ гэхээр одоо энэ бидний энэ хэсэг байна. Тасмат гятвя гэж байна. Тасмат гятвя прагя парамита Mahavitya mantra, Anuttara mantra, Asamsam mantra, Saravduk, Prashaman mantra, Satyam amititva. Pragya paramitayam ukta mantra гэдэг нь одоо энэ юу болж байгаа гэхээр их тийм бэлгүүн хурц хүмүүс гэсэн. Бид нар бол ярьдаг чинь номын говоотой говоогүй гэж нэг ярьдаг шүү дээ. Номын говоос уусан говоогүй. Чинь бол монголоор бол яг зөвхөн номын ухаас уусан шүү дээ. Нэг номонд ер нь одоо ийм л утгатай байна да гэж утгыг ойлгочоод тэгээд тэргээр одоо юу гэдэг нь өөр номнуудыг жишиж ойлгодог ч юм уу. Ер нь номын утгыг ойлгосон юм бас сэтгэлдээ наадаг тийм ээ. Ийм хүнийг бол номын утга болно гэж ярьдаг шүү дээ. Тэр ийм хүмүүст бол номын утгыг олцсон юм бол яах вэ гэхээр нэг үгийг хэлэхэд бол тэр хүн ийм учиртай байна гэдэг. Нэгэн одоо ном үзээгүй хүнд бол одоо маш олон урт хэлж ойлгодог шүү дээ. Тэгэхээр энэ дээр Бурхан багшийн түүхэндээ гардаг шүү дээ. Махакашяп гэж байдаг шүү дээ. Оцрон чимбүү тийм. Оцрон чимбүү тэгээд өөр оцрон чимбүү гэдэг баха. Бурхан багшийн анхны 5 шав байдаг тийм. 5 шавын анхны нэг шав нь болохоор дадвал гэж байдаг баха тийм. Дадвал чи юу гэж санскритаар юу гэж ашуу юу вэ? Дадвал гэж. Орнита гэдэг бах тийм. Тийм орнита гэдэг. Йоо. Юугаараа болохоор паажаагаар болохоор юу гэж хэлдэг вэ? Гондня юм байлаа. За нэр санахгүй. Тэгээд тэр 5 шавынх нь нэг нь явж байсан чинь Махакашяп тараад чи хэний шав юм бэ гэсэн чинь би одоо Бурхан Буддагийн шав. Бурхан Будда гэдэг чинь Татагатын шав гэсэн баг та. Татагатын шав. Татагат гэдэг чинь одоо хин юм бэ? Ямар ном гэдэг гэсэн. Би одоо дөнгөж сайн ном сонсож би сайн мэдэхгүй. Гэхдээ ханаа багш одоо ийм ном номсон юм аа. Яг нөгөө юу байгаа шүү дээ. Ядрам байгаа тий. Е дарам хэту прабах гэх тий. Аль нь одоо уг шалтгаанаас гарсан тэр нь одоо хоригдох нь үнэ гэж тий. Тэг юу гэдэг лээ. Е дарам хэту прабах. Хэтун дэша. Хэтун дэшанча. Яваад. Яваад. Дэшанча. Яваад. Хашрамана. Тэ. За ингэж л одоо ингэж л хэлсэн юм да гэтэн шууд энэ бол өвдөс цөөхөн үг шүү дээ тий. Алин учир шалтгаанаас гарсан тэр нь хоригдсон үнэ юм шүү дээ. Цаадтай. Харин шалтгаанаас гарсан тэр нь хоригдсон юм аа гэж. Ингэж хэлэнгүү шууд Махакашяп ойлгосон гэж шүү дээ. Шууд Махакашяп ойлгоод за тэгвэл би тэр багшд чи одоо уул зэгс юм уу шавнууд зэгс юм уу тий. Тэгээд нөгөө өөрөө бас нэг найз нь хэм бэлээ Махакашяп шиг найз чинь. Шарибутра монголч юу ирэх гэдэг. Тэр хоёр билээ. Тэр хоёр гэдэг тий. Махакашяп билүү Шарибутра. За тэр хоёрын дайлан. Тэгэл найзтай хэлсэн гэдэг шүү дээ тий. Одоо бидний одоо баг өчнөө бэлсэн юм одоо ингэ хэлчихлээ гэж.
Юм гэдэг чи яг цаад утган дээр очихоор үнэн гэдэг чи айгүй тийм энгийн хялбар үг болоо явчихдаг шүү дээ уг нь тий. Гэж хэлэхэд чинь одоо юу гэдэг чинь А гэж хэлэхэд л одоо аагаас эхлээд жамбал занжтай гардаг шүү дээ. Ааны үнжи юу гэдэг тий. Цоггүй санжаа. Зовны санжаа гараад шүү. Ааны үнжиж байгаа. чин игээ дамбай. Зовны санжаа даа ч юм гэдэг А гэхэд чинь одоо амархан л байгаа шүү дээ. А гэж хэлэхэд тэгээд одоо юу гэдэг хурц ухаантай юм бол А гэдэг чинь тийм багч. Тэгээд энэ бол мантар тарин бол. За энэ бол яг нөгөө хурц ухаантай хүмүүс тухайлан ингэж хэлсэн байна гэж. За энэ дээр болохоор Вемал гэж одоо юм хүний тайлбар байна. Вемал гэж. Вемал гэдэг маань түрүүн гарч ирсэн. Вемал гэдэг чи юу гэсэн үг вэ? Хэрэггүй. Хэрэггүй гэсэн үг шүү дээ. За хэрэггүй гэдэг нь тийм. Вемалын тайлбараас одоо ингэж байна гэж. Мантар гэдэг үгийг тайлбарсан байна. Мантар гэж. Мантар гэдэг үг маань одоо юу гэсэн үг утга юм бэ гэхээр хоёр утга байна гэж ингэж тайлбарсан. Нэг юу сангаг гэж байна л да. Сангаг мантар гэдэг маань ямар утга байх вэ гэхээр нэгд бол шеба гэж мэдэх гэсэн утга. Нөгөөд нь болохоор жобо буюу аврах гэсэн утга. Ийм байна. За тэгээ мантар гэдгийн одоо үгийг тайлах юм бол сэтгэл болон аврах гэдэгт орно гэж. Тэгэхээр одоо энэ дээр юу гэж ярьж байгаа юм гэхээр энэ тарин байна шүү дээ. За энэ дээр хит байна гэхээр прагя пармита гэдэг нэг байна тийм. Прагя пармита нэг. Тэрний дараа юу гэж байна? Маха видя мантра гэдэг хоёр тийм. Ануттар мантра гэдэг гурав. Асам сам мантра гэдэг дөрөв. Сар дук прашаман мантра гэдэг хэд болж байна? 5 болж байна тийм. За ингээд 5 болж байгаа гэдэг чи одоо юу гэсэн үг вэ гэхээр энэ 5-аар юу бэлэгдэж байна гэхээр юу хэлж байна гэхээр 5 мөрийг хэлж. 5 мөр. Эхний дээр прагя пармита гэдэг нь одоо юу гэж юм гэхээр чуулганы мөр тийм. Цоглон чуулганы мөр. За тэрний дараа маха видя гэдэг нь юу гэж яана гэхээр жорлон найруулах юм уу тийм ээ жорлон. За ануттар мантар ханцш шүгөө гэдгээ юу гэж яана гэхээр үсхийн юм тийм тонлон. За минимбат нимба гэж асам сам мантар гэдэг нь болохоор юу гэж яана гэхээр бэстлэм үү тийм. За тэгээд дунгал тамжид шевэрчэд байна шүү дээ. Дунгал тамжид ардуу шевэрчэд байна. Сарвдук прашаман гэж тийм. Энэ болохоор юу гэхээр мелод лам. Нянда болж шүү дээ тийм. Нянда дэва тийм ээ. Нянда дэва буюу гаслангаас гэж юм тийм ээ. лагжаанинда лагманинда гэж хоёр биш үү тийм ээ. Лагжаанинда лагманинда гэж. Лагжаанинда бол одоо яг бурхан богдоо яг гүшинагаар бурхан багш одоо нянда ч юм уу гэж юм шүү дээ тийм ээ. Гаслангаас одоо нөхцөл маха париневан үзүүлсэн гэж тийм. Энэ болохоор юу гэхээр лагмид нянда болж байгаа шүү дээ. Тэрнээс өмнөх одоо бурхан багш гэгэрцэн ч гэсэн одоо энэ бомботой одоо цогцтой байгаа болохоор лагжаанинда шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол дунгал тамжаар одоо шивэрч идэв гэдэг нь болохоор юу гэж юм гэхээр мелоламыг хэлж байна гэж ингэж хэлж. За тэгээд дараагийнхаа одоо бидний бүгдийн мэддэг тарин шүү дээ тийм ээ. Энийг уншъя да. Дадята гэж дээ. Дадята дидате гэсэн үг шүү дээ. Энэ байна, ийм байна. Дадята кате паа кате парсам кате боди сваха гэж дээ. За кате гэж. За энэ дээр төвдөр бол янз бүрээр орчуулсан байна да. Кате соншиг гэж орчуулсан байна. Соншиг. Пар кате, паралто соншиг. Парсам кате, паралто яндопар соншиг. Боди сваха. Боди жанчив ту сваха гэдэг нь шицүг. Боддор одоо байгууллаа гэж тэ. Сваха гэж. Сууха дээр чи юм гэдэг тарин дээр хоёр утгал яваад миний одоо мэдж байгаа хоёр утгал явж байгаа шиг. Нэг болохоор сваха гэдэг нь болохоор үгүй гэсэн дээр утга явдаг юм болов гэж би хараад байна.
Жишээлбэл бид нар ч яах вэ зүгээр та нар харсан баха бараг тэр Хиндугийн саадуугийн хүмүүс байгаа үстэй тий. Лам нар ширэлтсэн үстэй. Тэр саадуу нар чинь одоо нэг ингээд юу уншиж яадаг шүү дээ. Ягья гэж байна шүү дээ. Ягья буюу одоо жинсрэг гэж шүү дээ. Жинсрэг. Жинсрэг чинь бол одоо нөгөө юу гэж онжид дээр бол ингэж байгаа шүү дээ. Охтнууд дээр Тэнгэрийн нэг онжид болохоор юу гэхээр мишэл гэж байна. Мишэл галан ав гэж тий. Галан ягуурт. Тэгээ одоо зүгээр энэ тэнгэр эдгээр тэрнгэр бурхтад яаж дахид өргөд юм бэ? Одоо биднэрт бол яг бид нар бол ингээд амаараа ингээд уугаал ингээд цай авчлаа шүү дээ. Тэнгэрт ч одоо харагдахгүй одоо бид нар харахгүй юм чи тэнгэрт яаж өрөх вэ? Галаар дамжуулж өгье гэж тий. Гал руу одоо ингээд одоо тоос мос тийм юм нөгөө гал нь аваачаад тэнгэрт одоо дахил болж өгдөг тий. Тэгж үздэг. Тийм учраас мишал гэж нэрлэдэг. Гал нь ягуурт гэж тий. Нөгөө хот нь бол энэ дээр бол одоо яг баттай ингээд шицүү боллоо гэсэн үг шүү дээ. Бодит одоо шицүү. Дагята кате пар кате парсам кате бодисваха тий. За энэ дээр одоо юу гэж явж байна гэхээр одоо 5 мөрмон бас дахиад явж байна. Кате гэдэг нь болохоор цуглон. Тэрний дараах кате нь болохоор жорлон. Пар кате нь болохоор тондон. Парсам кате гэдэг нь болохоор гомдом. Боди гэдэг нь мелулам. За ингээд 5 одоо мөр. За махажан гэж нэг тайлбар хийсэн хүн байгаа гэж байна шүү дээ. Махажан гэж тийм махажан. Тэгэхээр махажан гэдэг хүний тайлбар дээр одоо энэ 5 мөр дор ингэж найруулсан юм утга байхаас бусад одоо энтхийн тайлбарууд бол одоо нэг ингэж харагдахгүй байна гэж танилцуулсан. Тэгэхээр бол бас тайлбарыг хэлэхэд тайлбар гэдэг чинь өөрөө бас юу шүү дээ тийм ээ. Тухайн хүний өөрийн өсөл ухаанаар явж байгаа юм чи тийм. Юу гэж тайлбарлах вэ? За сон шиг гэж тийм. Тондом, гомдом, мелодом. За энэ дээр яг жоохон тийм маргаанууд гэх юм одоо байдаг юм байна л да хажиг гэдэг. Тэний өгөхөр энэ одоо тарин биш ээ гэж зарим нь ингэж додолт юм байна те зарим үздэг. За энэ чинь ягаад тарин биш юм бэ гэхээр энэ ширнэн чин өөрөө доо үздэг. Энд чи өөрөө судар энэ чи яхаараа энэ дээр тарин байх хэрэгтэй гэж те. Тэгэж бас үздэг. Жүдээд одоо багтахгүй гэж энэ тарин чинь жүдээ одоо багтахгүй юм чинь. Одоо тарин биш яаж гэдэг юм одоо юм. Үзэж байна гэж ингэж энэ дээр байна. Тайлбар дандаа нь л харна. Тайлбар дээр байна. За гадаа барсан мөдө бодис баха. За одоо эхнээсээ нэг явчих. Тэгээ өндөрлөхгүй.